Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх байгаль экологийн тэнцвэрийг хангах чухал үүрэгтэй шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо. Цэвэрлэх байгууламж одоогийнхоос 2 дахин их буюу хоногт 250 мянган шометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга байгууламжаас бүрдэх төв цэвэрлэх гарсан лагаан бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэл нь дотоод хэрэглээнийхээ 35%-ийг хангах юм а. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэн гэсэн үг юм. Сонгон хайрхан дүүргийн 20 дугаар хорон нутагт баригдсан төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд хүлээн авах ёс тулд ерөнхийлөгчийн томьёон газрын дарга үйлс төвлөрд хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Батамгалан гадаад харилцааны сайд Баццэг бүгд найрамдах татвар улсын гадаад хэргийн сайд Ваны болон албаны бусад хүмүүс оролцлоо. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа одоо түүхэн бүтээн байгуулалтын гэрч болцоож байна. Энэхүү бүтээн байгуулалт нь 55 одоо барилга байгууламжаас бүтэж байгаа одоо маш томоохон бүтээн байгуулалт болж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөх ерөнхий сайд байхдаа анх одоо шинэ төв цэвэрлэх байгууламж барьж байгуулахаар шийдвэр гаргаж бүгд найрамд Хятад улсын талтай одоо хамтран ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр одоо биелэлээ болоод өнөөдөр би гэрчин болоод байж байгаа туйлын их баяртай байна. Энэ бол түүхэн бүтээн байгуулалт юм аа. 8 жилийн хугацаанд энэхүү олон нийтийн сайн сайханд чиглэсэн томоохон төсвөл мөн хоёр орны ард түмний нөхөрлөлийг бэлэгдсэн бүтээн байгуулалт нь хоёр улсын удирдагчдын анхаарал дэмжлэг, хоёр орны ард түмний итгэл найдварыг тээж зураг төслөөс бодит барилга болж шав тавихаас эхлээд барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөх хүртлээр амжилттай хэрэгжлээ. Энэхүү Хятад Монгол хоёр улс бие биедээ харилцсан тусалцдаг болохын нэгэн чухал бэлэг тэмдэг болж Улаанбаатар хотын хүн амын 60% хувьд нь үр шимэн хүрэхээр болж байна. Ерөнхийлөгч хөрөлцөх ерөнхий сайд байхдаа шинэ төв цэвэрлэх байгууламжийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. Цэвэрлэх байгууламжийн дуршил тохируулгыг өнгөрсөн оны 7 дугаар сараас үе шаттай хийжээ. Бүгд найрамдах Хятад улсын хөнгөлөлтөд 249.6 сая Америк долларын зээл, манай улсын 13.1 сая Америк долларын санхүүжилтээр байгуулсан цэвэрлэх байгууламж нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүн, сайн хуршийн дэмжлэг, тусалцааны илэрхийлэл гэж талууд үзэж байна. Нэг талдаа энэ бол зөвхөн одоо барилга байгууламжийн асуудал биш. Нөгөө талдаа иргэдийн ая тухтай амьдрах, энэ туулгын, энэ экосистемийн, энэ ногоон байгууламж агаар энэ орчны бохирдлыг одоо бас нэлээдгүй дэмжсэн хамгийн сүүлийн үеийн одоо олон улсын сүүлийн стандартуудыг зөвхөн одоо Хятадын тоног төхөөрөмж биш, энэ Барууны, Швед, Дан, Норвегийн одоо тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм одоо үйлдвэр өнөөдөр ашиглалтанд орж нээлттэй хавь ажиллагаа хийж байна. Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллах ажилчдыг бас бид хүмүүс бэлдсэн байж байгаа. Нийтдээ 70 гаруй ажилчдыг 8 удаагийн одоо урагш одоо Хятад руу явуулж одоо сургасан одоо инженер техникийн ажилтныг одоо 8 удаа одоо явуулж одоо 70 гаруй ажилтныг одоо сургаж бэлдэж тавьсан байж байгаа. Яагаад энэ эдрийг бэлдэж байгааг гэхээр хуучин цэвэрлэх байгууламжаас одоо энэ шинэ цэвэрлэх байгууламж маань технологийн хувьд одоо шал ондоо технологитой байж байгаа. Тэгэхээр бид бүхэн бол бэлтгэс өөр арга байхгүй байж байгаа. Хуучин цэвэрлэх байгууламж байна. Зөвлөлт холбоот улсын одоо үеийн одоо цэвэрлэх байгууламж 1964 онд орсон. Тэгэхээр технологи нь бол шал ондоо технологи. Тийм бага болохоор энэ технологиг бас Монгол инженерүүд өсөндөө буулгаж авахын тулд Хятад инженерүүдтэй хамтарч одоо ажиллаж ийж одоо бид бүхэн одоо ингээд бэлтсэн юм байж байгаа. Цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн цэцэрлэгийн томьёон газрын Artelia Wild and Transport компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр China TCG Civil Engineering Group, Beijing Construction Engineering Group-ийн хамтарсан консорциум ажиллажээ. Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компани 400-аас 650 Хятадын 60 гаруй инженер техникийн ажилтан оролцжээ. 1964 онд ашиглалтанд орсон хуучин төв цэвэрлэх байгууламж хоногт 160-аас 170 мянган шометр ус хүлээн авах хүчин чадалтай байсан. Үүнээс хойш 3 удаа өргөтгөл шинжилэлт хийсэн ч хотын хүн ам өсгийн хэрээр бохирдлын хэмжээ 3-аас 5 дахин нэмэгдэж цэвэрлэх хүчин чадал нь буурч техник технологийн эвдрэл гэмтэл их гардаг болсон юм а.